Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ Монголын зохиолч дээвлийн шагналт зохиолч Жанчив Доржийн Даш Зэвгийн Жаргаагүй үлгэр өгүүлэхийн төврээс Алмас дарсан үлгэр хэмээх өгүүлгийг хүргэж байна. Энэ явдал эрт галвын үлгэрч биш. Идүүгээ саявтрын явдалч бус. Түүнийг нүдэрээ үзэж харсан тэр үеийн сармай жаалууд хүний амьдардаг насыг насалж хаад тоос хөдөлгөж сүүдрээ чирч яваа нь амьд гэрч болохоос өмнө ухаан санаа нь зөнөж бодлаад тэр нэгэн цагт жинжээ хүүхэнд тусалж чадах эрх мэдэлгүй амьтад байсан шигэн одоо үр удмынхандаа амьд байж баярлуулахаасаа өгчихвэл илүү баярлуулах тэртэй амьтад болчихоо биз гэж тутаан өвгөн хорсох мэт өгүүлв. Аламсвын тухай хууч сонссноос хойш багын амьдрал хожим хоочийн нүдээр үдсэн зарим явдлуудтай ч тэрхүү түүх холбоо сүлбэтэй юм шиг хар дарсан зүудэнд холилдон үзэгддэг болвоо. Тэгээд холбоо түүхэн бустай хуваалцахаар шийдсэн нь энэ аваа. Намайг багад эцэг минь согтуу ирээд гэр орноо түвээдэг босоо альбан байлаа. Нүдэнд нь өртөж гарын шүүс болдог хүн нь их маань байв. Аав яаж ээжээс нэг шалтак өөлж олоод алхиж гарна. Эцгийнхээ муу хар алмас гэж хашгирахыг чихээ дүжиртэл сонсож тасжээ. Ээжийн үс гизэг сэгсийн уйлж унжих, аавын ад шүглсэн нүдний харцыг зөөлөлөх нь бүхэл, жигдүү дургуг нь улам хөдөл гэж ээжийг улам балбахыг холоос харсан хүнд онгод нь орсон бууд самнаж байна уу гэлтэй үзэгдэнэ. Маргааш өглөө өнөх хэрээн булдруу болж нүд нь минчээж ансан их эцгийн шарыг тайлж бантан аягалж өгөхдөө чи хардаа намайг гэж царайчлангуу хэлэхэд эцэг дэндүүлж гэдгээ мэдээд нүд халтарч аюулхай хүндүүрүүлэхэд байд сууjadan гимшиж шалуухан мордоод явчихна. Тэр үед эцэг минь нэг бэлэвсэн хүүхэнтэй нөхцөж салхаан болоод олон нойтон цурав биднийг хормоносон чаргууцалдуулсан эхэл саад болж хаяад явчгаж төвдөхгүй хамаг орслоон тайлж аламсыг тийхүү дардаг байжээ. Аав минь тэнэг муухар иравч хүүхдүүдээ хүрдэггүй хүн байв. Ирчүүл гэдэг эмээ зодохтоон зодож, инкрээлэхтэн инкрээлдэг, эрх дарахтай цаг байсанд бусдад эрн эмээ болдох нь огтын падгүй ерийн хэрэг байжээ. Зөөлөн номоогоорон авгаачвал бибисийн өрөвдөн саамчрахаж, ээжийн сэтгэлийг засан эцгийн толгойг эргүүлсэн нөгөө эхнэрийг алмас гэж ярилцсан. Би өөрөө томоорон айж цочирдсон дүү нарийнхаа нус нулимсыг арчиж, ээжийн шарах сорвийг шар усаар шавшилсан 5 салаан авч нааж өгнө. Тэгэхэд ээж минь миний зулайг бэрцсэн гараараа илж, хар аяндаан уруулан үрчлээтэн өмөгнөд нүдний наягаар дүүрэн нулимс мэлтэгнэн мэлмэрхэд дүүнэр дагаж ёнгоно. Тэгэхэр ээж зоргонд нь тавьсан сэтгэлээ татна. Аав ирүүлдэ тэр бүр шүүган өдөхгүй. Таг дууга хурааж хагссан тэрэг засан түлээ татаж өвөлжөөрөө мордож хүнс тордно. Ингэж байх нь сэтгэлд нь амар байдаг биз. Гэрт орж ирэхээрээ л хүний хүн шиг толгоос лавчлан тоон гөлрөн хангинтал шүүр салдан хөвцснийн тохойлдон өндийгөд мод толгоогоо улайстал тамхи нэрэхэд ээж дэн унтрааж дуу шуугүй хажуугаар нь зэрэгцэн хөвтнө. Майн утаан дунд шумуулж өнгөнө. Гэрийн 5 ханы зайг дүүрэн нөмөрсөн харахгүй гарагдан байх мэтэ ээжийн намуухан шивэгнэн ярих тасалдан бүтэг бадаг сонсогдно. Равдан минь сэтгэлэн ингэж хувааж тамлаад яах вэ? Чамдаж цаатахт чинь ч хэцүү. Би тэгэхэд яах вэ? Алзахгүй гэд шүүр салтхан харин чи ярихаасаа тод дуулдаад цааш нь амьдарч дөнгөн. Чи явбал явал та. Би хориглоод яах вэ? Хорлоо гэд жаргал ирэхгүйгээс хойш. Хүүхдүүдээ л эргэж тойрч байгаарэ. Эд маань юмны учир мэдэхгүй арай л балчир байна. Чи ухаантай хүн. Хүүхдүүдээ битгэрүүлэхгүйг мэднэ үсттэй. Хаяа ирж буцаад байхад эд маань анзаарахчгүй, өнчрөхчгүй гэв. Тэгээд ээжийн дуу улам намсан бүдэгшиж, дээвэр шижигнүүлэн орж эхэлсэн борон дуун чимээнд сонсогдохоо болов. Бороо хидийд зогсож, ээж хидийд нүдний хор гаргасныг мэдсэнгүй. Тэр шөнийн бүрхэг тэнгэрд нэгэн од харван сураггүй болсон шиг эцэг минь мөн л сураггүй болов. Хэд хоногт жижиг дүүгээс бусд нь өгүүлэхгүй бидэнд амар байсан ч ээжд минь өөрийгөө даван ялах амаргүй байжээ. Ээж эцгийн эрхүүг мэдсээр авч аяга сууснаас болж мэргэн даанч төөрөмхий болсон пүрүүгаагаар зоос татуулна.
Пуруугай нүдэ анин зоосон алгандаа шившиж үлээгээд тэнээлгэнгүү л гэж харснаа нүд нь ээжийн бүлээсгэж дөхүүлсэн нэрмэл рүү хялам хийх шиг болоод "Сэвэл маа минь сэтгэлийн хөл наашаа байна. Гэхэд тоногоос ирэх юм байна. Босоо хөлтэй бууж байна" гэснээр зоосоо далдхийн ээжийн халаас нь нэрмлийг сэржимдэн хөлсөө чихруулан шимэж "Одоо өтлөөд мэрэг төөрөөд байх болжээ. Тамшигч. Гэ залуудаач шарсамаа хандахгүй шар зур хайч шиг л байлаа" гин. Пуруугаан мэрэгч төөрч ханахгүй. Ээжиж хууртаж ханахгүй зусанг барна. Пуруугаа бас ч гэж санаан зовон мэрэг төөрөөд байдаг болж гэхэд ээж инэв хийлж "Одоо нэг үсттэй" гин нэрмлэн халж юу гэж хуруугаа дүрж үзэн. Пуруугаа шүлсэн залгиж нүрэн илээд "Цэвэл маа минь. Чам шиг буйнын дэлгэрсэн хүнд худлаа хэлбэл пуруугаад нүгэл болно" гин. Орой болоход ээжийн орж гарах нь ол шорч, тогтож суухгүй бүрий тасартал зам харуулдаж, аавын хар тагшинд хоол хийж эрэг нэг дээр хоошин тавина. Өглөө дүүнэр босоод аавын хоолыг идэнэ гэж хөөр болон булаалтаж уйлалдана. Дараа оройн ээж анаа л бас хоол хийж аавд хоошин тавина. Сайл саамгүй цагт авгай хүүхнүүд шиг өдрийг уйдахгүй амархан өнгөрөөдөг улс гэж нарт хорвоод үгүй бизээ. Хүүхнүүд аарц базаж юм уу? Цай уухаар бөөгнөрхөөрөө толгой загтанлаа гэж толгоогоо ээлжлэн тэрч хуйхруу нь хумсаа шигтгэж суухтан дэвэн дээдийн юм хамаж шимэн бурж гаранда. Ээж яриагийн чагнаж зөөлөн инээж суух харагдана. "Цэвэл маа минь. Цаад хар чинь хүрээд ирнэ үсттэй. Цаада сэгсгэр аламсан өөрийгөө сайхан амтан гэж боддог байх та. Нохой долоо. Ихэн ч гэсэн нөхрийнхөө толгойг залгичихсан чавнц шүү дээ. Үргүй юм гэх чинь билээ. Чи бол үр хүүхдийн төрүүлсэн юм чинь. Цаадах чинь зайдалж байгаад л хүрээд ирнэ. Хүүхэд төрүүлэхгүй хусран эмтэй чинь хэн суухав дээ" гэцгээж нэг хүүхнийг газрын гавд ортол муу муухайг нь хорсон дуудаж хил амныхаа загтнаа гаргана. Багаас намайг сургуульд хөөлөө. Ээж багийн дарга сургуулийн багш хоёрт учраан гаргаж "Ирэх жил дүүтэй хамт оруулъя л да" гэж гуйлаа. Би ч сургуульд нэг их дурлсангүй хадланд явлаа. Ээжид тулга бит хоёр л гар хөл болон гадаах ажил хамжилсан. Аав ирж өвс хадлан авалцаж дараа нэг эрэхтээ өвлийн идэж хийж өгөв. Ээж аавыг байхад аль өөдтэй өнгөтэйгөө өмсөж хоорондоо уртхаасаа эвтэй найртай сал царнаагүй юм шиг санагдана. Ийм үед нь аавыг битгий буцаад яваасай гэж бодхавэ. Аав хоомор үзлэн суухыг харахад бүр сүр бараатай. Гэр дүүрчгээд түшигтэй. Аав намайг "Муу ээжийг хэр өглөөлж байна да. Чи нэмэр болж байна уу? Нэрмээс болоод байна уу?" гэхэд би сүрдсэндээ бүлэх залгичсан юм шиг таг болон гүлдэгнэн. Ээжийн ирүүг амраахгүй яншуулдагтаа л хэрэг илэрлээ гэж бажигдаад л тэр. Ээж намайг инээж хараад "Миний хүү ээжийнхээ үгнээс гардаггүй юм аа. Хамаг ажлын маань л нугалж өгдөг хүн" гэж худлаа хэлэхэд миний духны хөлс чихрэн арчиж чадахгүй суун. Айлын том эр тэгэлгүй яах вэ гэд аав ээжээс гэр орны дутаж гачсан энтрим асууж лавлаад мордно. Манайхыг нутгийн улс сарвдангийнх гэхэн болж намайг өрхийн тэргүүн гэж үзэн ёндонгийнх гэж дуудана. Аавын дэргэд ёндонгийнх гэвэл би бүр яс яраад явчих шахтагсан. Гэвч заншил ёс тийм ажээ. Өвөл орхонд цас их унаж жавар шил бүрдсэн хүйтэн эхэллээ. Үчийн бүрийн унмагцал орхны шугууд гуринхэлсэн чон үлэлдэж гэрээ ноход бурган дуудуугаан аваад үхэр мал хотолж дуустал чимээвэл тасран жавар чангаран хүйтэрж эхлэхэд сайн намжина. Шүн дунд орхны хүмүүс хадаалан хагчиж тас нисхийн чоны үлэлтийг шууган эсгэрэг шуурга халан авна. Ийм зөвүүн шүн чоны үлэлтаас зүрх бэлгнэвч тэрнээс илүү алмас хадны мангаа гэх шидтний хөдөлдөг гүйлийн цаг хэмээн өнхөлцөг хагартал айхтан аавыг үгүйлэн айц хүчийг үргээх эр хүчийг мэдэрнэ. Алмас гэж биеэрээ нийл хар үстэй эм шулмсын тухай томчул их л аймсан ярьдагсан. Сохор үлгэрч дамжин жуугай алмсын тухай зүрх хамаар гармаар аимшигтай олон үлгэр мэднэ. Дамжин жуугайн үлгэрийг том жижиггүй амьсгал хураачих шахан чагнадаг мөртөн өвлийн шөнийн уртад үүр цайтал яриулах дуртайсан. Ханд гэж хил амн гүйцэгдэхгүй авгайг дамжин жав үлгэрчийн ихнэр байсан гэж улс ярилцсан. Тэр хэрүүлж ихнэр дамжин жуугайг сохорход хаяад өөр хүнтэй нөхцөжчээ.
Ханд эхнэрийн нөхөр гэж түүшин зуурчихсан юм шиг дүлгэнэж ярьдаг номоо ир байдгийг багчууд бид андахгүй те. Томчуудын ярианд ч нэг их үнэмшдэггүй байв. Дамдан жуугаа миний л ой ухаан суусан цагаас олноороо явдаг хүн байлаа. Баг залуудаа ном эрдэм их үзэж, номын хөдөг тулсан хорлол болж сохорсон гэдэгт авгай хөвгнүүд итгэнэ. Харин бидний хувьд дамдан жуугаа ном их үзснийхэн хүчинд барагдаж янтахгүй их үлгэр төөх мэддэг хүн болсон байх гэж сүжиглэнэ. Тэр өвөл манайх орхны тохойд 3 гэрээрэн өвөлжөв. Өндрөл усангай цуутайжийн өвөлжөөний айлуудаас дамдан жуугааг авахаар хөтлөгөө мөртөө очиж сахиж байгаад авчирлаа. Дамдан жуугай манай хотод 10 хоног үлгэр түүх хайлж, лусангай эхнэр ээж хоёр хамжиж сайхан сэгсүүрхэн дээл ойж өглөө. Тэр орон гэргүй гойн сохор ир хинийдэж очисон өөрийн гэртээ байгаа юм шиг элгэмсв, тайван байж сурсан нь элдв үлгэр түүх мэддгийн иж шидийнх буйзаа. Хэрв тиймгүй бол тэр хүнийг танил тохой татах ах トゥ ус тийм олон олдох байсан болов уу гэж одоо ч би эргэлзэн боддог юм. Дамдан жуугайг орхны доод биеийн хот айлынхан аваачхаар морь хөтөлж ирлээ. Манайхан ахин нэг шөнө хонуулахаар гуйж, нарийн хоол чимхэн нэгнийдээ цугларч, өрхний завсраар үүрийн гэгээ цайтал үлгэр түүх уучлууллаа. Би дамдан жуугайн амнаас тэгтэл аламсын тухай дэлгэрэнгүй сонсож ямар гэчин амтан байдгийг нь мэдэж авсансан. Урд аав согтуудаан ээжийг аламс гэж зүгхэхэд юу хэлээд байгааг нь мэддэггүй байжээ. Дамдан зугай холомцай оочлон аргасан хоолоогоо чиглэн байж ярьсан нь аламс гэж улсын ярддаг хүн гөрөөс голдуу эм төрөлтэй байдгийм гинлээ. Тийм аламстай нүгдсэн эр хүн нэг нас араан түүний иргэшээл давтан ар гэр орноо үрд мартдгийм гинлээ. Алмас эр хүн дэрэгдээс нь холдохын аргагүй цэвэрхэн царайтай, цадаж чанахгүй хүсэл хуйлтай юм уу. Алмас хачин их хартай, хар сэжгээсэн хорлол ихтэй, харахад энгийн бүсгүй хүн шиг хэрнээ бүхэлбээр нь өснөөс халиурсан амтан буюу. Алтайн баруун хязгаарын ян сардагт алмас үүрэлдэг юм гинлээ. Тэр нутагт нэгэн ядуу анчин ир байж л дээ. Тэрээр их цэвэрхэн. Алтайхан түүнээс хишгэн үл харамлан, ангуучир өдрөө бүр ганцгаа милан, гэр орондон үл таслахгүй тансаг хангалуун амьдарч байсан юм санж. Тэр ангуучиртэй нэгэн удаа ян сардагт нэг цоохор бидэрт гөрөөс таарч буудах гэтэл хад ташарлан далд орчихож, анчин нэр тэр газар руу очивол нүдө булааж, сэтгэл уймруулсан гоо сайхан эм өөдөөс нь тосон иржээ. Залуу эр буугаан шидээд ухарч зүгтах гэтэл хөл гарын хийм тушчихж. Нөгөө сайхан хүүхэн би чамайг хичнээн олон жил эндгүүлээ. Чи миний хүслэн тэр мөн. За явъя гэд гараас нь хөтлөн гэрлүүгэн аваачиж. Гэрэн дүүрэн ангийн арсаар тодруулсан мах ясанд төрсөн хүн дийлхийн танаггүй чулуун үүдтэй өргөө байжээ. Мөнөөх хүүхэн алмас юмсан чи эндээс одоо хаашаач явахгүй. Би чамайг хооллож тижээн. Чи зөвхөн надтай эр амтны хийдгийг хийж амраглаж дуу дуулж өгч байж болно гэж. Анчин эр өвчрлэж би ардаа олон нэлэх нойтон хүүхэдтэй. Ядуу зүдүүхэн тэдний хангаан хишгээр хооллож ундалдаг билээ. Тэд маань надгүйгээр өлбөрч өгөх байх та. Би хүсснээр чинь өөртөө чин амраглая. Харин намайг ар гертмэн буцаагаач гэж гуйжээ. Хүүхэн шүнжин залуутай шинхэн бэр мэт цэнгэж хоноод за яах вэ? Чи гертэн хараад өгөх юмаа өгөөд салах ёс хийгээд ир. Би чамд гэрийнхний чинь насаараа идэх бэлэг өгнө. Би чамайг хүлээж баяа гэд урд нь үзээгүй нэг өргөөнд дагуулan оржээ. Тэнд эр хүний гизгтэй толгойг хатааж хатсан байж алмас хүүхэн энэ бол намайг мэхлэн урвах гэсэн миний хайрлаж дурлсан хүмүүсийн толгой. Хэрвээ чи эргэж ирэхгүй мэхлэх гэвэл ийм л болно гэжээ. Залуу гэртээ нэрж элбэг дэлбэг амьдрах бүхнээр хангагдсан ч холын алтайн цэнхэр уулсыг харуулдан хангинтэл шүүр салдан суухолжээ. Эрийн сэтгэл дотор нөгөө аламсын сүнс дагаж өөрийгөө сануулад ганц шүн жаргасан жаргал залууг дуудан даллаад мөнөх олон гизгтэй толгой нүдэнд нь үзэгдээд амраахгүй байж. Тэгээд залуу зориг шийдэж за энэ миний сүүлчийн ав биз. Намайг удвал битгий хүлээгээрэй гэж ихнэр хүүхдтэй захиад яваад өгчээ. Тэр анчин нэр ахиж гэр орондоо буцаж ирсэнгүй. Нутгийн анчид алтайн сардагт аав хийж явахдаа тэр хөөрхийн ангууч залуугийн нутагус гэр орноон санагалтсан уян гот дууг үе үе сонсож чагнахтаа аль чигээс гараад байна гэдгийг мэдэх гэж цөгтөг байж. Хожим нь тэр дуу сонсогдохоон болжээ. Алмас их урт удаа настай амтан гэдэг.
Бодвол мөнөө хэрийн тэнхээ чадал суларч насанд дарагдахын цагт алмас дүүнийг хөнөөж өөр нэгэн залуу эрийг олж авсан биз дээ гэж ярьлаа. Тамчуулын сэтгэл гаслан ээрэгдээд тэр хайран эрийг ад шулмсаас аварч болоогүй юм байх та гэж лувсангаа шогшров. Алмас гэдгийг дор нь мэдээд хөнөөвөл болох байсан да гэж өөр зураа мэтгэлцэн. Би дүү тулахтайгаан үстэдэл хувааж нөмрөөд шөнийн туж нүд хамхилгүй чих дэлдийлгэн сонсож билээ. Тулгаа төрөхгүй тэхэм сэтгэхтэй надаас авсгоотой. Эрэг духалчхаад хүний санаанд дурамгүй юм босгож ирнэ. Тулгаа тугал дүүс хайж байгаад надад хорлоо лав алмас ахаа. Гуйлаа аавынд очиж үзье гэв. Надад нэрэж магадгүй гэсэн бодол төрж зөвшөөрлөө. Ээжид юу гэж хэлэх вэ? Гэхдээ амаргүй даваа байлаа. Тулгаа биднийг бодвол аавд илүү их дарахтай байв. Аав тулгааг эрхлүүлэхдээ энэ эрэг духтыг дарж байхгүй болж чих халууцуулах шииртэй эрг гарна шүү гэж хэлдэгсэн. Тулгаа аавын очих аргыг овжин олж нэг өглөө ээжээ би орондоо шээжглээ гэж урвганаж ээж гайхаж яаж байгаа нь вэ? Өдий том болсон хүүхэд ээж дүү нараасаа дор орхно да гэхэд тулгаа хээвнэг аавыг санаад гэлээ. Би тулгааг дагуулж аавынд очих болов. Тулгаа надад ороо унтахынхаа өмнө зөндөө цаг үзэлээд зориуж шээсэн юм гэж сайрхав. Тэгээд түрүүнээс нь дааванд босон тонгор гаргаж аавын сүүлчийн ихнэр хорлоог алмас гэж лавтаа итгэсэнтэй хутгагүй бол алмасыг дарж чадахгүй шүү дээ гэв. Би алмасыг яаж дарж аавыг аврахаа бодоогүй явсандаа тулгаагийн ухаантайг магтлаа. Дамдан жуугаг явсан орой хоолн дээр манай тонгорог алга болчихсныг үгүүлцгээж билээ. Би дүү нараас сурж ээж намайг үгүй хийлээ гэж үглээд өнгөрсөнсөн. Тэгэхэд тулгаа юу ч үзээгүй гэж мөрөн хавчиж байсансан. Тулгаа туулаан баас нэрж татан хахаж гухчин нулимсан арчин. Унтах гэж хувцаанд айлгат нь биендээ өстэй өгөөг нь харан шүү гэлээ. Аавын ихнэр бид хоёрыг их ээлдэг ухтлаа. Бид хоёр аламсын ичидэнд автчихна гэж имэн гараас нь мэдхгүй гэж чараасан атал шагуулсаар цайгийг нууж хоолыг идчихлээ. Одоо яадаг болдоо гэж сэтгэл түгшин. Аав яагаач гүрд хажуулж хорлоо дүү бид хоёрт хоймроор ор заслаа. Бид хоёр ч нэхийг хүнжилж чурган нүдэ анин. Тулгаа шуугтнан хөрхөрч хорлоогийн тайчин унтахыг хүлээн. Хорлоо тогоо шинхаа эмхлүүлж дуусаад зуухны гал цогшин унтрахыг хүлээн яндангаан авч гарч өрхөөн бүтээж ирээд дээлээ нөмөглөн эгэлдрэглээд цаана нь тайчин аавын өвөр рүү оров. Хөлөрч амсгаад нь тулгаа хүнжлийн сэжүүр сэмхэн ярьж сөхөн. Хорлоо яг л ээж шиг цав цагаан цээж гарган нөмгөлсөн дээлээ мөрнөөсөн авч давхарлан хучаад гараа сунган орны толгойд ойртуулсан дэнгийн голыг чимхэв. Тулгаа бид хоёр өглөө болгоод түн журамгүй буцлаа. Бид хоёрыг ховсолчих уу гэхэд тулгаа харуулсан. Хоол цайг нь идэж ууснаас л ийм боллоо. Гараас нь мэдээгүй бол тэрнээс үстэл харагдах байсан да. Юу н алмас биш ухаа гэхэд тулгаа зөрүүдлэж мөө алмас юм чинь өсгөө болж харагдаж болно шүү дээ гэж баахан мэтгэлцлээ. Тулгаа алмсыг дарж чадаагүйдэн гутравч зориг мохолгүй нууцаа хүнд ч задлахгүй чандлан сахих хатуу андгаа өргөлөө. Тэнд андгаа тангаргаа намайг даг гэв. Газар өнгөнөөсөн уйдаж өвлжөөнөөс оройхон гарсан айлууд шууд хаваржаанаасан хавцлын багийн сүүн завууд руу нүүж боогнорлоо. Лусангой тулгааг хурдан морь унуулахаар ээжээс гуйж авч явах хүртэл бид хоёр өглөөд ээлжлэн босож үнэ эвлэгдэг байв. Тулгаа морь унана гэж хөөр оволзуулсаар одов. Би юун аламсын тухай бодох мантай болж нуугтайгаан сарслаж эхэллээ. Нэг мэдхэд наадам хаяанд тулчихжээ. Хамаг амтан өнгөтэй өдтэйгөө өмсөж хөл хөнгөрөн бөөн бөөнөөрөө наадам руу давхилтлаа. Ээж минь хэдий завандаа ч эсгэж ойсон юм авдарнаас шин дайлан бэнтэрлэг гаргаж надад өмсүүлээд 5 төгрөгөх чимэлэн миний хүү наадамд яв гэлээ. Ээж та явахгүй юм уу гэвэл буруу харж нулимсан уу? Ээж нь үү? Ээж нь явахгүй. Дүү нартай нүлдэн орой сайланд хөнгөн шүү дээ гэв. Аав морин тэргэнд бүхээг татаж бамбай дэвсээд ээж дүүнэр сууж наадамд явдаг байсан зурсхан санагдав. Гэвч ихийнхээ зовлон хуваалцахын өмнө наадамд явах хорхойдоо дийлдлээ. Аав наадам дээр таарч арвтын улаан дэвсгэрт өглөө. Над шиг баян хүн үгүй юм шиг санагдаж луузангаан гуанснаас хуушуур авч ээж дүү нартаа аваачиж өгнө гэж бодов.
Аав хорлоо хоёр ижилхэн цэнхэр торгон дээл өмсөж, унсан морныхон дэлийг сумлан засаж зүснийлүүлээд сумын наадмын сор сүлд болон харагдана. Би багийнхаа уяач тэр очлоо. Тулгаад 10 янчаанаараа гайхуултал тэр тоомсоргүй юм шиг хэр бараахан атархсан янзтай эмсгийн шүднийхэн завсраар шүлсэн год хийлгэн умбарсан шороо руу хаяж чамд аламсын хорлол тусчээ гэв. Би түүнийг дооглон хөхөрлөө. Тулгаа минчи талуулаж хурвагч гэд эргээд яв. Би их насны морь эрхийг хараад гертэн харахаар шийдэж лууцангуй гуанзад загсан хуушууран барааны зузаан цаасанд боолгон аваад мордов. Бүх 3-ын даваа дөнгөж эхлүүлээд наадамчдын түрүүч морь барих газар руу хөдлөнө. Намайг бүхтээр эртэл эмэгтэй хүний огцом чарлах гол зурж улс ханаран хуйларч шууган морь малаан тогтоож гөлмөн дэрвэж тулцсан морь олноос суугран эзэн нь дөрөөнөөс салж чадахгүй чирэгдэн толгойгоороо газар цохин сарвалзаж байсан гар нь алдлан сул чирэгдэж эхэллээ. Туйлан догширсан адгуус бөөрн талаасаа дүүжлэгдэн чирэгдэх ачаанаасаа салах гэж хайр найргүй өшөглөн хайрч тан гарч давхихад морьтой улс амтан давхилдаж ээрч тогтоох гэв. Дөрөөний сур тасарвуу. Эсвэл хөлн нийгэм дөрөө гутлаасаа сугарвуу. Газар гээгдэн хаягдсан эзэн дээр нь түрүүчин улс бүчин нөмөрчээ. Шороо цустай холилдсон хүн түрүүлгээ харан атраад хөдлөгч үгүй хэвтэж. Халдаж ойртох хүнгүй эргэцсэн мордын тураад хэгчсэн газрын тоос сааралтан дарна. Би айсандаа хэн болохыг таньж ядан. Нүд харанхуйлж бодолтой хуушуур минь хүм мордын хөлд задран унаж гიშгэгдэхэд яаж морноосоо бууснаа мэдэхгүй. Аава гэж хашгирахад хүмүүс ярагдлаа. Ухаан мдээгүй болсон аавыг сумын эмнэлэгт хүргэв. Тэр өдөр балгачсан сумын баг эмч үзээд уулзуулах хүн байвал авчирж уулзуул. Энэ хүн тэсэх нь өнгөрч. Хавирга нь хугарч дотгошоогоо сүлбчихсэн байна. Зүрх нь бараг л зогсож байна. Гэснээр морь ирж байна уу гэж явхаар зэхэв. Эмнэлгийн өрөөнд эмэгтэй хүн ойхлон мэгшин сонсогдно. Би уяхан сэтгэлтэй хүмүүс дуруу татагдан уйлахгүй дээ гэж сэтгэлэн хатамжлавч нулимс бөмбөрнө. Тулгаад дуулгачаад завууд руу гэртээ хэлэх үргий гэж шийдэв. Лусангуй дөнгөж давхиж ирсэн морныхоо хөлсийг алхаан дунд нь хусаж тулгаа технэр нь айраг буулгана. Тулгааг лусангуй түшиж буулгав. Тулгаа олны хөлнөөс цэрэг гарч "За яасан бэ? Яг ясороо болоо биз? Аламсыг ингэж л дардг юм да" гэв. Тулгаа аламс дарах бодлоо орхиогүй явжээ. Аавын надад өгсөн 10 төгрөг бодлын улалдсан галыг улам үлээсэн бололтой. Тулгаа их насны морь гарахын өмнө аав хорлоо хоёрыг бүх үзэж багийн асарт найрлаж суухад нуугдаж очоод хорлоогийн морьны тохмон дор хугарсан тэвэн шигтгсэн шагаа хийж олмын чангалаад хүм мордмогц ямар ч номхон морьч адгуусын төрлөн үзүүлэхээр болгожээ. Тулгаа яарч сандарсандаа морийг эндүүрсэн үү? Эсвэл ямар ч гэсэн бүтлгүүтэж хорлоо бус эцэг нь өртжээ. Энэ бас л тулгаад алмас адаан үзүүлсэн хэрэг боллоо. Тулгаа аавд биднээс илүү хайртай байсан. Аав тэр дорхноо нас барав. Ээж биднээс илүү уйгшууд унлаа. Талигаачийг анх гал голомтоо ноцоосон гэрт нь үр хүүхдийн гарт ясыг бариулахаар морин тэргээр авчирав. Хуучин лам явсан хүнээр лүүжин тавиулж хөдөөлүүлэх болоход бид гэрээрээ хөдөллөө. Багийн дарга ламын сурталд автан ил тавьж болохгүй гэсэн шинэ ёсыг дагуулж газар шороондон шингээхээр даван дорон нүхэнд хийгээд боллаа. Буцах болгоод их минь овгор шорооноос салж чадахгүй бүр хэцүүдэн "Хань минь чи юунд биднийг орхив та? Даан чи явда. Үр хүүхдийн минь эцэг минь. Биднийхээ нүдэнд л харагдаж явбал болох байсан шүү дээ. Ямар ёроолгүй хорвоо вэ" гэж цөрхрэн ухаан мэдрэлэн алдан муужирна. Ээж гинт нулимсaan татаад бослоо. "Цэвэлмэ бүсээ чангахан бүсэлж сэтгэлэн цэх барь" гэж газрын гүнээс шивгэнсэн юм болов. Бид ээжигийн тойрч хүрээлсэн. Гараас нь хөтлөх ирээдүйн байсан ч амьдралын бод ухаанд нухлуулж үзээгүй балчирхан ангайхаанууд байж дээ.